шинэ 7 хоногийн минь төргий бэлтгэдэг тавтай морил. За өнгөрсөн 7 хоногт асуудал гараад тэгээд энэ 7 хоног гэртээ хараагүй явж байгаа шүү дээ. Сая дөнгөж сая инженеэс ачаагаа өгчөд гараад ирлээ. Тэгээ одоо дараагийн ачаа маань эндээс нэг 145 майл 3 цаг орчим явах газар байна. Тэгээд энэ 7 хоног ямар ч ихний зорилго гэх юм бол тэр ачаагаа авахаасаа өмнө хэрвээ одоо нөгөө юм дугуй засвартай газар тааралдах юм бол шипилтүүдэд чангалуулчих гэж бодож байна. Ягаад гэвэл надад багаж байхгүй байгаа. За таарлахгүй байх юм бол ачаагаа авсныхаа дараа том зам руугаа орж байгаа. Тэгээд ямар ч гэсэн дугуйныхаа шипилтүүдийг чангалуулах хэрэгтэй байгаа. Тийм бай. Тэгээд 7 хоногийн бэлтгэдэг тавтай морил. Лайк дараагүй лайк дараарай, subscribe дараарай. За, good luck to me. За одоогор бол янз бүрийн шинж тэмдэгтэй юм харагдахгүй л суларч байсан юм. Гараар ч ингэ мэддэхгүй л дээ. Орсон тосмос юм байхгүй байна. Хөдөлгөөнд орсон юм ажиглахдаггүй байна. Дугуй салж унахад нэг энэ минийг л зөгцсөн юм шиг байгаа. Энэ одоо урагшаа шиг хөдлөхгүй байгаа. Тэгээ энийг ингээ урагшлуулахгүй болвол машина тарака унтрахаар энэ ингээ доошогоо унж ирээд дугуйндаа шигдэх магадaltaй байгаа. Одоохондоо бол ямар ч унтраагаагүй л явж байна. Нэг юм мар цохиж урагшлуулна. Энэ нэг дээр нэг болт байгаа. Тэрэндээ яг тэг дүнд нь очиж гаццсан юм шиг лээ. За тэг хөдлөе доо. Hi. Carrie will be back in just a bit to help. Okay, thank you. Ингэж хувцас амсахгүй бол энэ ч бүх юмнуудаа битгүүлсэн байх хэрэгтэй гэсэн заавартай. Энэ нөхөр гэдэг энэ амар том төмрийн үйлдвэр олон газар салбартай байдаг. Энэ дээрээс би нэгэн дээрээс нь бандуулсан шүү дээ. Нөгөө үүдэн дээр нь орох гэж байгаа скейл буюу нөгөө жин дээр нь очих гэж байгаа миний нөгөө чиргүүлний хойтлын юу өвдөрсөн дэ нэг хаалга гэх юм уу хаалт гэх юм уу те тэр нь өвдөрсөн чинь би өөрийнхөө юмыг өөрөө өвдөлсөн чинь намайг бандаа хийсэн шүү дээ. Сая үүдэн дээр хэлж ин чи манай нэг салбар дээрээс бандуулсан юм биш үү? Тийм ээ л гэсэн. Тайлбар мэлбэр тавьсангүй. Хүн арай ирээгүй. Ирэх удахгүй 10 минутын дараа ирнэ гинэ. За ийм ачаа авлаа. Бага бүх модоо ашиглалаа юм баг шахав. 1 2 3 4 модоо орон тавиад. Тэгээд урд нь болон хойно нь ийм нэг хамгаалтын мод тавих хэрэгтэй байдаг. Энэ удаадаа би зүгээр дээгүүр нь страп явуулчих гэж бодож байна. Уг нь бол гинжээр хийвдэх зүгээр ээ. Гэхдээ страп явуулаад сайн чангалчээ гэж бодож байна. За энэ хэр илмхтэй. Энэ жоохон илмхтэй юмэр эндээс заавал булан хамгаалагч тавихгүй болохгүй байна. За тэгээ энэ юу бах вэ? Нэгэн дээр нэг 3 4 страп шитэл. Энэ дээр нь бас нэг 3 4 страп шитэл. Хойно хамгаалтан дээр дахиад нэг страп шитэл. Тэгэх юм байна да. Цаас авчлаа. Асуу өтөр шүү. Юма шалгуулчлаа. Урд хоон хийсэн хаалтаа шалгуулдаг байхгүй юм чи.
За шалгуулчлаа. Суларч муларсан юм байхгүй. 6 цаг 20 минут болчихсон байна. Бас бүх юм цоо шин юм болохоор бас суларч мулраад байсан байж магадгүй гэж санаа зовоод байсан. Шгүй гайгүй. Өглөөний мэнд ийм нэг төмрийн үлдэр байна. Миний бодлоор бол энэ хаалгаар орж ирээд энэ дунд зогсож байгаа лөхий юм шиг байна. Яг одоо цаасаа авчирсан. Чекин их хүлээж байна. Бэй 2 дээр очиж зогссон. Бэй 2 нь бүр хамгийн цаана байгаа юм биш. Энэ хаалгаар орох юм бах та. Жаав газар ирсэн байна. 6 койл авах гэсэн. 6 гэхээр жижигхэн койлнууд гэсэн. Нэг аваад бас нэлээд майл явнаа. 600 гаруй майл явах хэрэгтэй байгаа. Яг энэ газар нь ирсэн чи өмнө эндээс ачаа авч исэн юм шиг санагдаад байна. Нөгөө надад өгсөн пикап номер нь өчигдөр айл хэдийн ачаанд гараа авчихсан байна гинэ. Тэгээд ахаад брокер руу холбогдоод өөр дугаар хэрэгтэй. Тэг хүлээж байна. За нийтдээ 6 койл авах юм билээ. Гэхдээ энийг нөгөө ганшотоор очих гэсэн. Ганшот гэдэг нь өмнө нь бол би дандаа суйсайдаар очдог байсан байхгүй. Байрлалын хэлээд байгаа. За тэрийг ер нь яаж ойлгол зүгээр вэ гэхээр ганшот гэхээр одоо ингээд нөгөө дамартай буу гэдэг шүү дээ, тэ. Шотган бас гэж хэлдэг. Тэгээд дамартай бууны шиг за ингээд тайлбарлчихлаа амар юм байна. Шотганаар очно гэдэг нь яг ингэж ийм байдлаар очно гэсэн үг заяа. Ийм байдлаар нь чиргүүл дээр тавина гэсэн. Suicide гэдэг нь за ер нь бол нөгөө амиа орлох гэсэн үг шүү дээ, тэ. Тэгэхээр энийг өнгөрөх юм бол урагшаа хоошоогоо өнгөрөхөөр тавина гэсэн үг заяа. Ер нь баг тэгээд би бол анх яг тэгж ойлгож байсан. Ямар амар хийсэн бэ гэж бодож байсан. Тэгэхээр одоо яг энэ дээр би 6 койл 2-2-2-оор нь очино. Бүгдийг яг энэ шиг шотганаар очино гэсэн. За ачаа. Ихчлээ. Амар халуу. Хоёр гэж. Тэгээ одоо энэ цааснууд авчиж өгөөд өөрийнхөө paperwork-ийг аваад тэгээд явъя да. Зам дээр гараа сайхан тавьчихулж AC сайн үлээгээд сэрүүсчдэг юм л да. Маргаашнаас их сайхан сэрүүхэн болохоор лээ. Өнөөдөр өчигдөр хоёрч бас халуун биш шүү. За өнөөдөр юу идэх вэ? Өглөөнөөс хойш юм идэггүй явж байгаа. Ингэж амар хөлсгөрсөн биш үү? Тараканд орж байгаад хувцас байлээ доо. Шинэ ботолк өмсөд, шортоо өмсөд. Тэгээ явъя да. Одоо ийшээ бараг 10 цаг явах байгаа шүү. Тэгэхээр ухтай явнаа.
За түшээч. Софаччлаа. Одоо нэг тарака тойрч үзээд ABS гэл насцсан байгаа юм чи. Энэ яатсан бүтгэн болчих. Дууга хад шалгач тийм үү? За нэг ачаага шалгачих да. Зүгээр наа. Тэнийг нүрээ уучаад кофе авчаад явъя да. Одоо нэг 3 цаг гар мөлдсөн ба. Чи массаж хийх. Би тийм биш жоох мэддэг л байсан л та. Орж үзэж байгаагаа. Нөгөө нүрээ угааж цэвэрлээд байсан чинь нөлөө гараад байгаа бол айгүй олон хүмүүс ямар юм хэрэглээд байгаа юм бэ? Монгол руу захиалж авмаар байна гэсэн хүсэлт тавиад байна. Тэгээ тэр хүмүүс нэг юмыг мэдэхгүй байгаа шиг би энэ саяны угааж байгаа савнгаас гадна ахаад 5 юм нэмж хэрэглэж байгаа. Тэгээд дээрэс нэмэх нарны тус нийлээд 7 юм хэрэглэж байгаа гэсэн. Тэгээд яг үнэтэй болно. Сонирхож байгаа хүн байх юм бол тэгээ холбогдохгүй юу? За явъя да, кофег авчлаа. Намайг гарахгүйг хагаад зогссон байна. Үнэн гарч ирэх юм хүлээхээс. Өглөөний мэнд. Дотор байгаа трак ачаага өгөхөөр би ороод яг адилхан ачаад байгаа юм байна. Тэрнээс өмнө би хотлынхоо бүтээлгийг онгойлгох ч гэдэг. Салхинд ингэж ягаад ч. Чагман буулгач чинь гарч болохгүй гэнэ. Заавал тараад сууж явах хэрэгтэй. Асууж байгаа тийм 0 ороод нүр гараа өгч байна. За дараагийн ачаа маань эндээс 130 байд байлаа. Хоосоо авах юм байна. Хоосоо аваад гинөөрөө буцсан 900 доллар. Өнөөдрөөс ч нөгөө гадаад явах сэрүүхэн болж ирж байгаа шүү дээ. Өдөр амар хатаад болчихсон байна, гайгүй болчихж байна. Бис яваа юм байна энэ газар. Ороо зогсоол байхгүй. Зан дээр зогсож түлээгээ. Одоо эн чинь энэгээрээ ороод цаагаараа ингэж эргээд хойд талд нь тоосгонуудаа ачичаад тэгээ энэгээрээ гарч ирдэг байхгүй. За чекин ичлээ. Айгу удт юм байна уу. Би сайн зам дээр бараг цаг гаруй зогслоо.
Энэ манай компани дараах байна. Энэ болохоор нөгөө Envision гэдэг компани дараах гэж байна. Хүлээж авах хоорондоо эднийгээ хураач. Энэ тэр дөрвөн урт модыг бол би энэ дээр хураадаг байхгүй. Байнга хэрэг болдог учраас. Тэгэхээр одоо энэ чинь надад 6, 7 мод. Энэ 7-г бол хооронд нь бэхэлчих болно. Тэгээд нэг энэ дөрвөн урт мод дээрээс нь 3 юм богино мод. Энэ юм урт, энэ юм богинохгүй. Энэ 7 модыг бол байнга хэрэглэдэг учраас ил аваад үлдчихнэ. Яг бид гурав л үлдсэн байна да. Энэ ахын чиргүүлийн сонирхол гэж 24 оны бас цоошин чиргүүл юм байна. Манай компани тэр чинь бас шин чиргүүл шүү дээ. Энэ нэг таалагдаад байгаамаа. Энийг яаж автаа? Энэгээр нөгөө coil авчаад энийг чинь заавал гинж оруулаад эндээс нь гинжилдэг шүү дээ. Энэгээр ингэх юм бол хамаагүй амар болчтой юм байна. Ингэж оруулаад ингээд эндээс нь гинжлээд ингээд очдог байхгүй. Тэр энэ хамаагүй амар. Илүү найдвартай. За ахын жиргүүлийг түрээсэлж байгаа юм байна. 1200 сарын 1200-аар түрээсэлдэг. Тэгэхдээ энэ бокстойгоо тэр саяны үзүүлсэн тэр чи ямар хөөх гэдэг лээ. Тэрнтэйгээ бүгдээрээ цуг ирсэн гэж байна. Бүтэн нөгөө юу хөнгөн цагаан. Гоё юм байна. Ах дугуйнуудаа шинээр тавиулсан гинэ. Цоо шин нөгөө арзаас дугуйнууд талавчна. Минимум тараг чигүүл хоёрлаа. Хамгийн муу нь байна да чаас. Ямар ч байсан ачаага ачуулж байгаа. Айгу зай бахтай газар. Бас айгу удд юм байна. Бараг 2-3 цаг хүлээлээ. Өчигдөр Костогоос юм гахаа хаврыг авсан. Тэрийг идэж бэлэн болцсон. Тэгээд талхтай. Нөгөө Envision компани ахаал ингэ тосоомодод хариулцсан. Бэхэг гэж. Надаас цагийн өмнө ирсэн манай компани ч одоос тэнцээ хатаа хүлээж байна. Би түрүүлээ урдууд наваад арчилсан. Надаас шалтгаалдаг би нөгөө пикап дугаараа өгч байгаа шүү дээ. Бүхэн дугаартай ачаах дугаартай. Тэр дугаараа өгсөн чинь миний түрүүлээ ачих хэвчтэй байсан юм байна. Хатаагаа болгож байгаа юм.
Манай хүн надад туслахгүй гэд хүрээд ирлээ. Ийм гоё үйл явдал болж байгаа ч одоо бичгээс яах вэ? Өөрийнх нь трак нь тэнцээ хичээг нь ачиж байна та. За болчлаа. Миний энэ дэг жоохон дуурайд байгаа. Муухай чихраа дуурайд байгаа. Энийг нэг нэг бүс энэргүй ч гэсэн цацчих. Бороо ороод дээрээс нь хөлс гаргацсан. Одоо ингээд дуурах галцсан. Нэг муухай чахаж дуурайд байсан. За манай хүн болохоор надаас өөрөөр страпа чангалтай юм байна. Тэгж нуглаад Цаана юу вэ? цаана нөгөө хөгөлцсөн дэгээтсэн байгаа тийм. Тэгээд их хэсгийн энчэн ингээд жирэглээд доогуур нь нуглаад энэ юу оруулаад ингээд ичтэй байна. Энэ сон минийх энэ урдаа юм бондоочтой байхгүй. Тэгсэн чи энэ минь рүү ингээд ордгоо юм байна. Орчлоо шүү дээ. Энэ рүү орохгүй шүү дээ. Ингээд ордгоо юм байна. Одоо ингээд орохгүй гацсан гэж. За тэгвэр дуусна. Маргааш ачаага буулгах чад шууд явж тэнглэгт хөргөө баланс алаймент хийлгүүлэхгүй бол энэ араа авсан дугуй маань ингээд цэцэн мооц хэдхэн хоногийн дотор одоо ингэж итгэл юм багт гайхмаар. Заавал одоо маргааш ачаага буулгах чад шууд явж алаймент хийлгүүлнэ. Надад гой зайрмаг үгүй гинэ. За баярлалаа. Хоёулыг нэг хийдэг гэж байгаа юм уу? За баярлалаа. За сайн орой. За. Бодолтоос олчлаа. Тэгэхээр энэ дээр баг 4 цаг боллоо. 4-5 цаг болчихсон байж. Хапё. Это кофе учи. Гадаа чи яасан сайхан байх юм бэ? Нэлээд сайхан зам ороочлоо. Гэгээтэй байхад 3 цаг 30 минут 40 минут үлдсэн байна одоо. Нэлээд ойртоод гадаа нь очиод хончихно. Энэ дугуйгаа нэг шалгаах. Түрүүн гарцаа гарахтаа жоохон хурдтай гараад жоохон хүчтэй тоормолсон эндээс ихэн шүү өмсдөж шүү дээ. За ингээд Walmart-ийн гадаа очиж доо. Өглөө ачаа өгөх газраас 5 минутын зайтай ирээд зогсчлоо. 8-9 хооронд өгөх ёстой гэсэн.
Одоо ингээ хойш орж унтъя да. Одоо тэнд юу харагдаад байна вэ гэхээр эхлээд нөгөө Envision компани трак ирсэн юм байна. Тэрийг буулгаж чинь дараа нь тэр улаан манай компани трак буулгана. Тэгээд би болгоно. Тэгэ зогсох газар байхгүйгээр намайг ийшээ зогсгосон. Өнөөдөр чинь 4 дахь өдөр. Би нөө засварын газар орж alignment баланс хэлгүүлэх ёстой. Тэгээ өдөөс хоош авахчаа байрлал байхгүй бол харидаа л гэж бодож байна. Сая ачаага өгчлөө. Сая бага уцаар ярьж байгаа бичлэг хийж чадсангаа. Одоо яард руу очныг дугуй аваад тэгээд засварын газар руу явна. Сая дугуйгаа авчлаа. Нэг онгойлгож жагаад хөргөө тийшээ тавина да. Биш юм бэ. Засвар нь хойно гинэ. Ошоо эхлээд алхаж гараад үзэхгүй бол тэнд нэг тарак ачаачуулаа зогсчихсан. Очоод гацхыг хүсэхгүй гадаа. Хурц орж ирээд энэ цагаан зураасан дээр зогсох гинэ. Ямар нэг очор байхгүй. Шууд яваад орчих гинэ. За alignment юм цэд болсон. Энэ дугуйг хаан солих гээд байна вэ гэхээр ийм дугуй шинээр авахгүй болохгүй юм байна. Нөгөө дугуй энэ бол миний авчирсан дугуй. Энийг эндээс шинээр авч. Ер нь чиргүүлийн дугуйнууд маань айгүй идэт байгаа байхгүй юу? За хамгийн гол нь энэ нөгөө 5 хоногийн өмнө тавьсан дугуй маань ингэж идэт байгаа байхгүй. Тэгээ сайн асуусан энэ alignment balance хийж магадгүй. За эсвэл low pressure одоо нөгөө хийн баг аль нэг дугуйныхын хийн баг болохоор гэсэн байж магадгүй. Эсвэл ачаага дали тавьсан байж магадгүй гэсэн онцнууд хэлж байна. Энэ дугуйгаа тайлсан чинь энэнийх нь нөгөө нэг саяны үзүүлсний нөгөө талынхын дугуй нь бас дотор талтай идэгдээд явчих. Солихосоор аргагүй болчих. Тэгээ энэ чинээс $300 дахиад нэг дугуй авч таарч байна. Ямар их зардал гарч байна бүр. За, яардан дээр ирсэн чиргүүлэлт ороод сууж байна. Дугуйгаа сольсон, балансаа хийлгүүлсэн. За, зарим нэг дугуйнууд дотор гаднаараа ингээ жоохон идэгдсэн байгаа. Тэгээд балансаа хийлгүүлсэн ч гэсэн нэгэнт идэгдсэн болоод ингээ үргэлжлээд идэт идэг гэсэн. За, тэгээ ямар ч байсан энэ чигээрээ нэг гараад нэг 7-2-7 хоног яваад үзье гэж бодож байна. За, өнөөдөр 4 дахь өдөр ингээд гэртээ харж амарлаа. Тэгээд нэгд өдөр гарахаасаа өмнө дахиад хийлгүүлэх, зайлшгүй хийлгүүлэх юм юу гэхээр сая энэ air chamber-ээс одоо нэг хий алдаад байгааг нь мэдлээ л дээ. Тэгээд хий алдаадахаар нь энэ болтын аваад ишиг ингээд ятсан. Тэгээд тэгсэн ч гэсэн хий алдаад байлээ. Тэгэхээр нь одоо эндээс нөгөө нэг орж байгаа хийг нь салгаад ингээд zip-lock-оор ингээд ятсан. Одоо бол ямар ч гэсэн хий алдахгүй байгаа. Тэгээ гэрт юун дотор гараж дотор надад нэг ийм air chamber байгаа. Тэрийг авчирч солих юм байна. Өөр бас нэг жижиг сажиг засах юмнууд байгаа. Тэгээд ер нь айгу зардалтай байна. Ажиллаад яваад мөнгө олохгүй байна. Зардал нь их өндөр байгаад байна. Одоо тэгээ яадаг юм бэлээ дээ те. Мэдээж тарак нь
За энэ доороос гараадах. Тэгээ тарак нь одоо эвдрээгүй эсвэл одоо яадын ямар нэг асуудалгүй байгаа хүмүүст бол тэгэл юм сүртэй л гэж бодогдож байгаа бох те. Ер нь бол чанга байна. Хуучин таракны бас тэгэл нэг юм зовлонтой тал нь энэ байна да. Тэгээ 7 хоногийн бичлэгээ ингээд дуусгая. Дараа 7 хоногт тэгэл нэгтгэхтэй буцаал гарна да. Тэрнээс өмнө хагас фитнесэнд ямар ч гэсэн энэ air chamber суулнаа. Энэ нөгөө кабины airbag гэдэг штэ. За нөгөө талаар нь чи харууллаа. Кабины airbag юу яагаад байна? Нэг талаараа жоох ингээд хий алдаад байгаа. Тэрийг тэгээд явандаас байлна. Заавал яах ч солихгүй. Ер нь бол яг шалгалтаар ороод violation л та. Одоо энэ хэсэг ингээд доогуура сэмэрцэн энүүгээр ихе алдаад байгаа байхгүй. Тэгээ сая баахан бичлэг үүссэн. Ер нь энэ доор нь данхаад ингэж тавьж одоо энэ чинь тарака асаангуудын чинь өвлөгдөж штэ. Тэгэнгუთ данхаад тавьж байгаад энийг аваад энэ хин хоолойг ингээд салгаж байгаад аваад сольчдаг юм байна л л тэ. Бичлэгээр харахад бол за тэгээд тийм байна. Адал явдалтай явж байгаа нэг гэртээ ирлээ. Одоо нэг л ярьж авлаа. 7 хоног гэртээ ирсэнгүй. За түр бай. Лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд дараа 7 хоногийн бичлэгээр иргэд уулзъя.